Одоо би болохоор Monfresh компани бас ажилчдын цайны газар нь бол ирсэн байна. Гэхдээ бас заавал холдоод яах вэ гэд нэг мөсөн үйлдвэрийн сонирхсан юм чинь яг тэдний одоо хийж байгаа моцарелла бяцлаган дээр нь бид өнөөдөр пицца хийн. За тэгээд бас мөн Хаус компани гаргаж байгаа энэ шинэ савхан гомн байгаа. Тэгээд энэ гомнгууд бол янз янзын гомн савхан туудсан. Гэтэ өнөөдөр болохоор би жоохон Аз маягийн бас бяцлагтай гоё тийм салат 100 шиж ярддаг гомнгоор тийм хийн. За тэгээд өнөөдөр юу эхлээд юунаас эхлэх вэ гэхээр би ямар ч сан бяцлагныхаа үйлдвэрээс бяцлага авахаас өмнө пиццаныхаа гурилыг бэлтжээ. Тэгээ яг жинхэнэ Итали пиццаг одоо яг Итали технологиор хийж байгаа тэр моцарелла бяцлагаар ерөнхийдөө пиццаг хийдэг болохоор бид нар пицца сонгосон байгаа. За тэгээ манайс Facebook болон дээр бас пицца яаж хэрхэн хийх вэ гэд зөндөө санал тавьсан. Тэгэхээр өнөөдөр бас та нарт дагаад хийгээд үзээрэй. Яг Итали нэмхэн маш гоё пицца хийнэ. За энэ ч би нэг ойролцоогоор 2 литр ус буцлагж байгаа. Энэ бол юу гэхээр би гомнгоо ерөнхийдөө буцлах ус. За тэгээд пицца хийхэд бол хамгийн эхлээд юу хэрэгтэй вэ? Маш сайн соус хэрэгтэй. За тэр соусыг яаж хийх вэ гэхээр цөмөрөө өнөөдөр extra virgin olive oil орно. За тэгээд дээрэс нь баг зэргийн орегано орно. За тэр соуснд бол ерөнхийдөө янз янзын соус юм. Жишээлбэл үйлдвэрийн чиглэлийн соус бол бэлэн лаацтай томатуудаар хийдэг. Бид нар бол ерөнхийдөө фреш моцарелла, фреш томат одоо соус, гурил ер нь бүх юм нь одоо гоё органик юм одоо гэртээ хийх боломжтой юм дээр хий. Ерөнхийдөө рестораны чиглэлээр ингэж хийвэл илүү зардалтай болдог. Гэрийн нөхцөлд бол зардал багтаа. Яг тэр олон тооны хийхлээр зардалтай. Бид нар гэртээ өнөөдөр орой хоолн дээр хүүхдүүдэд пицца хийж байгаа юм чи ерөнхийдөө нэг ширхэг пицца л хийн штэ. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө зардал маш бага гарч байгаа. Өнөөдөр миний бүтээгдэхүүнүүд бол ерөнхийдөө яншуу, дуяа, энэ туна байна. За бид нар өнөөдөр салами пицца хийн. За тэгээд энд фреш моцарелла байна. Би энийг бол ерөнхийдөө салаатан дээр хэрэглэж байгаа. Энэ бол яг шар сүүн дотроо өөрөө ингэж хийдэг ийм савлгаатай бас нэг худалдаалт юм байна. Энийг зүүрөө сонирхъя. За ойролцоогоор надад 1 кг 500 г юу байгаа. Улаан лойл байна. Энийгээ зөмөрөө болж өгвөл жижиглээд өгч. За тэр пиццаны ерөнхийдөө соус бол ерөнхийдөө кетчуп биш. Одоо юу гэдэг лаацтай томат ч юм тийм биш. Яг гой фреш томатаар хийвэл ерөнхийдөө маш гой соус гарч ирдэг. За ингээ бүгдээ сайхан ойролцоогоор 1 кг-ыг бүгдээрээ жижиглэчихье. Би ерөнхийдөө бөөрингийн биш дөрвөлжин юм том пицца хийн. Яг л бас олон хүмүүст амсуулъя гэж бодож байна өндөр. Тэгээ пицца гэдэг нь бол заавал яг бөөрингийн хэлбэртэй байх шаардлага байхгүй. Гонцгой юу гэдэг дөрвөлжин том бөөрингийн янз янз хийж болно. За тэгээ надаа хавтгаа нэлээд томдуу хайруулын тавг хэрэгтэй болно. За пиццаны соус дээр бол тэр сармис, сонгийн энэ төр бол нэг ерөнхийдөө ордгоо. Орегано тэгээд оливын тос, баг зэргийн элсэн чихэр, тэгээд баг зэргийн лимоны хүчил байх ерөнхийдөө маш гоё часисэн соус гарч өгдөг. За би юу пиццаныхаа соусыг шарах хайруулсан тавга хадж авах нь миний ус буцалчлаа. Энэ дээр нь би гомнгийнхаа гомнгоо чанаалах юм. За энэ бол их гоё. Гомн ягаад энэ гомныг сонгосон бэ гэхээр ерөнхийдөө ус их ууддаг. Тэгээ дээрэс нь их гоё биетэй болдог, удаан буцалдаг. За энийг ойролцоогоор нэг 3 минут тавьцаа. За 2 минут жоохон гарантаа хийж. Тэгж яагаад салаатныхаа зөмөр юм дий. За ботлсон усанд би ойролцоогоор нэг уутыг залаад энэ ойролцоогоор 200-300 г гомн байгаа. За энийг наалдуулахгүй бол баг зэргийн юу ичнэ. Оливын тос ич. За энэ дээр ургамлын тосч хийж болно, оливын тосч хийж байна. За ингээд дороо гоё уурчиж байгаа. За тэгээ энийгээ зөвмөр баг зэргийн ерөнхийдөө нэг хагас 70% болонгуудаа жоохон түүхий гаргачихвал их зүгээр шүү. Өөрөө нөгөө халуун уснаа сойж явах хвцтай бүрэн болчих учраас. За энэ орон зөмөр хайрлан тавган дээр олив ойл ич. За. Оливын цаас ойролцоогоор 100 г хавцаач. Хуухан байх тусмаа зүгээр.
За тэгэнгүүтээ ореганогоос ойролцоогоор нэг 2-3 чимхийг хийгээд. За ингээд томатаа гэдэг үү. За ингээд зүгээр томатаа бүр ялцаатлан гоё шарж өгнө. За би бас зарим нэвтрүүлэг дээр ярьдаг баг. Нөгөө иймэрхүү юмнуудаа хурдан ууршуул хурдан шаргахын тулд ёроолн баг талбайтай одоо юу гэдэг том хариулын тавг биш. Ёроол тал маань их нэгэн томдоо хариулын тавган дээр хийвэл ерөнхийдөө хоол гоё хурдан гоё болдог. Цаг хугацааны хэмнэлттэй байдаг. За ингээ баг гадар бид нар юугаа чанчна. За энэ хооронд нь гомон за бид болчих. Гомонгоо гаргачих. За тэр ихтэй би сая бүтээгдэхүүнүүдээ бяцлагуудаа аваад ирлээ. За юм хөөрхөн жижиг савлгаатайгаар бас зардыг байна. Моцарелла одоо энэ моцарелла пицца гэсэн юм уус тий. Ийм бас том савлгаатай фреш моцарелла бас бол байд юм байна. За тэгээд энэ чедарын төрлийн энэ гоё органик чизнүүд бас байна. Ерөнхийдөө анх Монфрешийн чи 9 төрлийн бяцлаг үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Тэгээ одоо бол яг Монголынхаа бас худалдаа авалтыг сонирхож байгаад яг энэ органик моцарелла, энэ чедар одоо 4 төрлийн пицца хийж байгаа. Жилдээ 50 тонн бяцлагны хүчин чадалтай ажиллаж байгаа юм байна. За тэгэхээр би өнөөдөр бас ийм моцареллагаар бас яг гоо фреш моцарелла үйлдвэр дээр нь пицца гэж бас амар баяртай байна. За соус бэлэн болж би энэ дээр баг зэргийн яншуу байна. За бяцлагны үйлдвэр ирсэн чи гоё бяцлагын ихийнэ зөмөр одоо. За ингэж. Окей. За яншуумын соусын дээр маш гоё зөгцөн. Би сэрийг андчихлаа юм. За одоо нөгөө помидор ч гоё задарч эхэлж байна да. За зарим үстэй гоё ингээд хараад помидор нь төлөвч юм гэдэг бүр их гоё шүү заа. За ингээд 2-3 1 кг болгочихчаа. Сайн дарж агаад нэг талаас нь зүсээд ингээд авчих. Энийгээ ийшээ саунд хийчих болно шин. За одоо яг хөөхлөөр бид нар гол асуудал маань ерөнхийдөө гурил зурх асуудал үлдсэн. За энэ дэр бол би яг одоо юу гэдэг яг Итали пиццанд ордог одоо орцсон юу гэхээр ойролцоогоор за ойролцоогоор 500 гэдэг чинь за 470 г ус. За тэгээд нэг ширхэг өндөг. За тэгээ баг зэргийн маасл, тэгээд оливын тос, давс. За надад энэ чи өндөг байна. За нөгөө миний алдарт яриад байдаг 7 хоногийн дотор Монголд орж ирдэг Хокинскийн өндөг байгаа. За энэс өөрөө нэг ширхэг хийж халуусан да. За тэгээ баг зэргийн маасл. Ойролцоогоор нэг 80 г маасл цөмөрөө хийчихнэ. За тэгэн гутаа Адргийн орегано хийчихнэ. Яг уралдаа хийсэн болно дөө ялгаа. За тэгэн гутаа эсгэгч. За надад энэ чи одоо дамболи байна. Хэмжээнээсээ бид нар 24 г-ыг суруугаа шууд хийгээд өгч. За тэгээ энэ бүгдийг одоо зөмөрөө сайтар одоо юу гэдэг бүх юм хооронд нь холболтол нь утгаад өгч. За мэдээж халуун бүлийн усыг хитрхи бас хүүдэн ус хийчихвэл бас дорооч чи өөрөө сайн идэвхтэй хөөж амжихгүй. За тэгээд дээрээс нь юмуд бас хайлахгүй. За ингээд сайхан утгаад өгөндөө. За энэ тэгээд энэ өндөг масланд чинь бүх юм нь усандаа олдоод маш гоё тийм сүү өнгөтэй шингэн болно. За тэр одоо зүмөрө зургандаа бас давсаа хийж болж байгаа. Давсыг бол ерөнхийдөө шингэн рүү бол ерөөсөө хийж болохгүй. Давсыг дандаа гуриландаа байна. 24 г давс орно. Ерөнхийдөө 24 г ойролцоогоор хүн гараа ингээ атгахад одоо би дунд зэргийн гартаа өмштэй гараа атгахад яг хөнгөр дээр таар жоохон овоороод ингээ таарч хат ерөнхийдөө 24 г байдаг. За тэгээд давсаа хийчээ сайхан гурилаа утгаад өгч. Бид нар давсаа зургандаа хэрвээ хийчихвэл нөгөө дороожны чинь эсэлтийг бүр 70% буулгаад
бидний гой нөгөө сэвсгэр гурил хийж чадхаа болчих шүү. За одоо ингээ бүрэн нөгөө дорооч жуусаад, маслан жуусаад зурм хүчин гоё юм шаргал нөхтэй болчихж байгаа. За ингээд энийг гурил руугаа цөмөр хийчих. За юмыг яаж түүгээ жоох нэг аваа болчихж байгаа. Бас граммгүйгээр ихтүүлчих магадгүй, багдуулчих магадгүй. Тэгж байгаа дараа нь. За ингээд голоос нь баг багаар хутгаад гурилаа цөмөр. Инээ. За ерөнхийдөө нэг пицца бүрэн хийхэд ойролцоогоор нэг 40 минутанд бол хангалттай хугацаа ордог. За ингээ гол нь болоод ирэнгууд нь дахиад зургнуусаа. Пиццаны гурил мөр өөрөө хитрхи хатуу байх хэрэгсгээд шаардлага байхгүй. Болж игэл жоохон шингэвтер байж их гоё уян хатан бол. За энэ дээрээс баг зэргийн extra virgin оливын тосноос ойролцоогоор 50 г-ыг хийдэг ч. За тосорхоор бид нар яах вэ гэхээр гурил чи илүү гоё шоржгонсон болж өгнө. Хитрхи зөөлөн болохгүй гэсэн үг. Биетэй болж өгнө 100хан болохоор. За ерөнхийдөө одоо бол гурилных нь чигшил нэрхэтэ болчлоо. Гурил нь ерөнхийдөө гоё хэвэнд орчлоо. Өөрхөн болчлоо. Одоо энийг зүгээр тавиад нэг ойролцоо 5 минут амраач. Тэр онд энэ аваа зэгцэлж байгаа бяцлагаа бэлтчих. Би энэ чэнэс нь одоо бяцлагнуудаа аваад яг нэг пицца дээрээ тавих бяцлагнуудаа юунт руу хийчих. Савруугаа хийчих. За ингээд дарангуудаа нар харж байгаа их гоё тийм цэгцэгнүр шиг юм шиг их гоё зөөлн софт гэж ярьдэн шүү дээ. Яг үзэнгүүт энэ хараа. Яг нэг фрэш гэдэг нь аюул сайн мэддэг. Ингээ нөгөө нэг үе үеэрээ ингэж гоё салж өгдөг юм хараа. Ийм гоё. Одоо энэ ч юусэн оливын тосгал фрэш оливын тос. Бэрн баг зэргийн бальзамик винегрээр дүрээлээд юм янз юм. Ямар гоё байна. Ард фрэш моцарелла амсаагүй гоё шүү. За би одоо нэг бяцлагны үйлдвэрт ирсэн ч болооч ч юм уу жоохон зузаан төсөөд байна шүү. Гэртээ та нар гоё нэмгэн төсөөрэй. За. Нэмгэн төсөж. За тэгээ энэ бяцлаг мань одоо ерөнхийдөө та нар анзаарч байгаа пиццаны реклам тийм дээр гах ингээл гоо сунаал зунгаарлал ерөнхийдөө тэгдэг бяцлаг. Тэр халуун ажиллагаанд орох тэр маш гоё тийм уян хатан болчихно. За. Одоо цөмөрөө юу вэ? Гурилаа илдээд эдний пиццаны лист нь бол ерөнхийдөө ийм том лист юм чи ийм том хэмжээгээр пиццагаа хийчих. За мэдээж пицца хийж гурил бол маш гоё байх хэрэгтэй. Одоо ямар төрлийн пицца хийж байгаа. За бид нар Америк стилээр хийвэл одоо их зузаан хөөлттэй. За Итали стилээр хийвэл нэмгэн, Монгол стилээр хийвэл гоё мах ихтэй ч юм уу. Тэгэхээр өөртөө тэрийг тохируулаад заавал пицца гэхэлэр одоо юу гэдэг ийм байх хэвээр, тийм байх хэвээр юм биш. Хамгийн гоё зарчим нь одоо хитрхи их гурил амтдах биш. За тэгээ дээр нь байгаа тэр бяцлаг ногоо яг ямар пицца хийж байгаа, салами юм уу, загастай юм уу, тэр ногоотой юм уу, тэр олон амтын сайн гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй манайхан ч бас зарим нэг пиццаны газруудыг хараад тахт их хитрхи их нөгөө нэг junk food гэж ярьдаг шүү дээ. Муу хоол. Хизээч одоо пиццаныг бяцлаг гурил хоёрын дунд сонгон мах одоо юу гэдэг тийм үндийг хийдгүү. Дандаа бяцлаган дээр ил байдаг. Тийм болохоор бас гэртээ бас тэр зарчмыг баримталж байгаараа. За ингээд гоё дөрвөлж хэлбэртэй болох юм чинь бид нар ингэсгээд ич. За тэгээ пиццаг хийхдээ талах шиг одоо юу гэдэг доотлын хуурай гурилаар бол хийдгүү. Ерөнхийдөө доотлын тосолж хийдэг. Доороосоо гоё төлөвцсөн маягтай тиймэрхүү хийдэг учраас бид нар листэн дээр эхлээд тослох хэрэгтэй байгаа. За гурил бол их гоё болсон байна. За би одоо ямар ч листэд тослоодох юм.
За пиццаг 100-нд хийхдээ градусыг ерөнхийдөө бас анхаарч байгаа хэрэгтэй. Тэр нь яг уу гэхээр ерөөсөө танаа гэртвэ, цайны газарч вэ, ресторанч вэ тэр 100-ныхаа хүчин чадлыг хамгийн ихтер нэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр пицца 300 градуст бол ер нь ойролцоогоор 7 минутад болдог. Тэгээд тэрнээс доошлоод ирэхлээр минут нь ихсээд ерөнхийдөө нэг 15 минут хамгийн дээдлэн гэж ярьдаг. 200 градус төр байхад. За ингээд цөмөрөө тосолчихно. Одоо энийг юун дээрээ тавина. Гурилаа листен дээрээ тавина. За ингээд гурилаа сайхан тосон дээрээ ингээд тавиад өгч. За мэдээд оливын тос бол маш гоё. Шаргал гоё амт оруулна. Тэгээ гараараа одоо үлдсэнийг ингээд дэлгээд өгчнө. Ерөөсөө ингэж авчихна. За энэ ойролцоогоор ерөнхийдөө их том пицца болно. Яг л тэр пиццаны лист нь өөрөө том. Тэр ойролцоогоор 10-аад хүнд бараг хангалттай гоё пицца болно. За ингээд хоошоо ингээд агшаад байгаа зарж гинөө. Тэнгууд нь бидний юу очдөө шүү. Дээрээс нь жоохон ингээд шахаад гэдэг өгч. За ингэснийхаа дараа бид нар мэдээж сэрээгээр сайн хатаж өгөх. Энэ нь яаж ийм нөхлөө? Ерөөдөө болох явцад голд нь одоо хий орох, хүмбэх тиймэрхүү асуудлаас ингээд зайлс хийж ирэх гэсэн. Ингээд сайн нийт татчих. За би бол ерөөдөө энэ листээр одоо 2 том пицца хийх боломжтой болчихлоо надаа. За ингээд пиццаныхаа соусыг цөмөрөө утгачих сайхан. За тэгээд гурилан дээрээ цөмөрөө сайхан дараагаа тавиад өгнө дөө. За энэ бол бидний хийж байгаа бол хамгийн гоё одоо юу гэдэг органик соус болж байгаа. Яг жинхэнэ томатор бид нар оливын төстэй өөрсдөө хийсэн учраас маш гоё амттай салхан аргагүй бол. За тэгээ Европод ч Италид ч ерөөхдөө энэ улаан тоолыг хүнсэндээ бол маш ихээр хэрэгэлдэг. Манайхан ч гэсэн ерөөхдөө одоо хүнсэндээ бас хэрэгэлдэг болсон. Хүний бид бас маш их хэрэгтэй. Урамлуудын одоо нэг гэж ярьдаг. За ингээд одоо халбаараа сайхан хараад өгч. Гоо нимкэн болох хэрэгтэй. За одоо цөмөрөө соусоо гоё нийтэн тавьчихсан юм чи. Моцарелланууд гоё тавина. Моцареллаг болохоор ингэж тавих одоо юу гэдэг нийтэд нь гэж юу тавих хэрэг байхгүй одоо юу гэдэг шигүү. Яагаад тэр эн чинь өөрөө их гоё фреш учраас бид нар ингээд эн чинь нөгөө урсаар хайлдаг байхгүй. Тэгэхээр бид нар бас хитрхи их бяцлагтай болчвол идэж болохгүй нөгөө нэг гарнаас гулсаад байна гэсэн үг. Тэгээ бяцнуудаа гоё ингээд тавьчих. За одоо бидний хийж байгаа пицца бол ерөнхийдөө яг юу гэдэг Италийн одоо нэг тосгоны ч юм уу те яг нэг тийм жинхэнэ нөгөө нэг маягаар нь явж байгаа. Яагаад тэр бид нар фреш моцареллагаар хийж байгаа учраас одоо юу гэдэг урд нь одоо идчихсэн пиццануудаас одоо хэд дахин илүү гоё байгаа. За үйлдвэрлэлийн чиглэлтэй гэж одоо манад зардаг л да энэ янз янзын гадаадын импортын бяцлагнууд тэд нар бол энийг бодвол арай ондоо арай юу гэдэг амтаараа гүйцэхгүй ч гэх юм уу. Энэ болохоор яг нөгөө одоо анх дэлхийд дээр одоо үүссэн гэж ярьдэн шүү дээ бяцлагыг одоо яаж хийх вэ? Яг тэр журмаар нь явж байгаа учраас маш гоё амттай. За ингээ сайхан жоохон юм нэг зай гаргаа явчих. Тэгээд өнөөдрийн бидний пицца болохоор ерөнхийдөө туна одоо загастай тэгээд дээрээс нь саламитай гоё пицца юм. За ингээд энийга 100 руу очиж цөмөрөө салаата жинхэнэ нөгөө шар усан дотор нь байдаг бяцлагаар одоо хийн. За салами пицца. За салами гэхэлэр одоо манайх нь бас нөгөө манай нэг хийсэн саламинууд байдаг. Тэр саламинууд бол арай ондоо. Салами байгаа амтаараа ч гэсэн арай ондоо тослог мослог. За энэ болохоор голд салами гэдэг бас л гадаадын одоо хаанхыг хөлөө би мартчихжээ юмсан нэг Европын орн л байгаа. За энэ салами өөрөө тэр үнэр амт тэр нөгөө утааны үнэр одоо юу гэдгийг бүх юм шалгой байдаг. Шалгой гэж пиццан дээр бас тохирно. Тэгээ ийм саламиг та нар бас пиццан дээр заавал хэлж байгаа. Маш нэм гэрч хэрэгтэй нэг.
Тэжиж байгаа амт нь гоё. Их зузаан болол тэгээд эн чинь муухай болчих шүү. Их хатуу. Нөгөө түүхийн махаар хийдэг. Түүхийн махыг давсаар болгодог тийм салаами. Тэгэхээр ийм улаан өнгөтэй байгаа гэсэн үг шүү. За ер нь аль ч улсад энэ салаами пиццаг бол яг ийм салаамигаар л пиццагаа хийдэг учраас бас гэртээ энийг аваад өгдөг үзээрэй. За энэ болгоныгоо зөвмөрөө энэ тэнд ингээд гоё. Үрэх биш ингээд гоё тавиад өгч. За энэ ч ерөнхийдөө бас хойр тэгээгүй гоё пицца болж шүү. За ингээд хараагаа тавиад өгч. За энэ салаами бол ерөнхийдөө өөрөө одоо юу гэдэг шарах ч юм уу хуурах ч юм уу тиймэрхүү явсан илүү гоё амт өндөр нь гадагшилчих гоё болдог тийм салаами байгаа. Тэгээ зүгээр талхан дээр тавиад идэх бас нэг ондоо бараг ерөнхийдөө нэг тэгж хэрэглэдэггүй дээ энэ салаами ингэ. За ингэ чинь тэнгуудаа надад энэ чи туна байгаа. За ингэ салаами туна хоёрыг холихтэр бас их гоё өрмөц гоё амт гарч ирнэ. Би энэ дэр бол өнөөдөр тунага шүүсэн дотор байгаа тунаа сонгоцсон байгаа. Тосонд биш, усанд гэсэн үг. Тэгэхээр энэ гой махнууд нь том томороо байгаа. Тэгэхээр энэ махнуудыг зөвмөр ингээд болж өгвөл ингээд томоор нь тавиад өгчүүл их гоё. Ингээд. Вау. За. За ингээд та нар анзаарч байгаа ерөнхийдөө пиццан дээр бол орж байгаа орцнууд нь бол их бага байдаг. Жишээлбэл туна, салами энэ төрийг бас харж байгаа. Бид нар маш том пицца хийж байна одоо. За ингэж болчлоо. За одоо яг хөөхтөр бас жоохон энэ тэнд ингээд жижиг нөхнүүдээ бол одоо энэ хоосон байна, баслаггүй байна гэсэн газруудаас нэг чеклээд явчих. Ингээд. За хамгийн чухал асуудал нь одоо явах гэдэг чинь. Энэ юу вэ гэхээр яг Итали пиццаг бол хийхдээ нэг гол амт өнөр байдаг. Тэр нь юу вэ гэхээр орегано гэдэг энэ ургамал байдаг. За манайхаар бол ерөнхийдөө нэг ганга өсрөх үнэртэй. За яг энийг бүр хатаасан фрешээр нь аль алигаар нь хийж болно. Энэ нийлжээж тэр пиццаны жинхэнэ пиццаны одоо өнөр амт гардаг гэж ярьдаг. За их гоё болж байна. За ингээд 100-д зөмөр хийчихнэ. 100 бол 300 градус дээр дороосоо болж байгаа. Ойлцоо 7 минут бид энийг хүлээх шаардлага гарна. Ингээд пицца ерөнхийдөө бэлэн болчлоо. Ойролцоогоор нэг 6 минут тавьцаа бараг болсон баха. Маш гоё өнөртж байна одоо. Тэр орегоногийн өнөр, бяцлагны өнөр, салааны өнөр бол нийлээд бол маш гоё байна. За гурилч гэсэн ерөнхийдөө доороос нь хэр бас хараадах. Ингээд харчихна. Их гоё болчих. За энэ хооронд нь гяс салаатаа утгачих. За би энэ чи гомонго ерөнхийдөө бүгдийн гоё задлаа тавьчихсан байна. Энэ дээрээ би нөгөө фреш моцарелла гэж яриад байгаа. Эннээсээ юм. За ингээ гарангуут одоо нөгөө шар ус гэж ярьдэн шүү дээ сүүний. Ерөнхийдөө сүүг бол ерөнхийдөө одоо юу гэдэг үйлдвэрийн арга задлаад нөгөө нэг эдэм одшаа доторх сүүний одоо бүтцүүдийг уснаас нь салгаад авчихна гэсэн үг. За ингээд гарангууд ийм хөөрхөн бөөрнгийн одоо ийм моцарелла бэлэн байна. Энийг бол яг жинхэнэ нөгөө фреш моцарелла гэдэг. Италид бол ерөнхийдөө галгарууданд хийгээд иймэрхүү бөөрнгийн 3, 4, 5, 6 гэж савлаа зарж идэг. Энийг бол маш олон төрлийн юм бол хэрэгэлдэг. Өнөөдөр бид нар зөвхөн наад захын нэг жижигхэн салат хий. За ингээд усан төрөнд дөрөв тавьчих. За редиск бидний салатанд бол орно. За редиск нэгдлийн жоохон ингэч. Тэнгуудлаа энэ талаар нь тавьж агаад маш нэмгэж хэрэгтэй. За ингээ хажууд шин болгоч. Тэнгуудаа нарийнхан савхан. Мэдээж бид нар нарийнхан савхан гомгоор хэрэгжилж байгаа юм чинь бүх одоо доторх орцсон бол энэ нарийнхан байх хэрэгтэй. За одоо Чинжүүнээс бүр ногоонуудын дотор дараад хоёр дэш нь ингээд шарыгаа бас муу адил ногооноо таталтнуу нэгээд аваад хоёр дэш. За одоо шинжээ мөн ерөнхийдөө өөрөөхөө
Бөөрөнхий байгаа учраас бид нар яаж савхан болох вэ? Нэгтлээ нэгж агаад доторх нөгөө зөөлөн эдийн ингээд аваад болж үл тэгшилж. Ингээд. За тэгээ айлсан талаас нь жоохон татсгийгээд гэрчлэр чинжмэн өөрөө их гоё. Нарийнхан уртурт болно. За салаатан дээр бид нар бага зэргийн оливын тос гомн дээр одоо хийж өгнө. Оливын тосны ер нь ач тусыг бол би үүхэнд их олон жил ярьж байгаа. Яагаад тэр одоо юу гэдэг Европ болон одоо хятад хүртэл маш их оливын тос хэрэглэдэг болчих. Яагаад тэр хүний биед хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр бидний урд тоо төршил бол маш их хэрэглэдэг. Хүний биед үүдэг одоо энэ холестерин гэдэг муу малын гаралтай тосыг бол бүрэн хөөж чаддаг. 70% зарладаг гэж ярьдаг. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо юу гэдэг мах тос их хэрэглэдэг улсуудын тоонд ордог. Тэр маш ихээр оливын тосыг хүнсэндээ хэрэглэж явах хэрэгтэй. Заавал өөхөн дуртай хүн байлаа идэхгүй байхгүй гэж болохгүй хэцүү шттэ. За ингээд дууя гэж урмлаа одоо англиар binge broth гэдэг. За энэ бас маш их тэжээллэг урмл байдаг. За энэс гээч. Тэнгуутаа бид нар дээрээс нь томат юм. Томатыг бол ерөнхийдөө нимхэн ирчээд хийчих. Хоёр талынх нь одоо юуг нь авч агаад хөндлөнгөөр нэг төсөөд тэгээ нимхэн ирчих. За би дараагийн дугаарт бол ерөнхийдөө бас cheese carpes гэдэг одоо дэлхийд алдартай 100 шүдэг. Энэ болохоор улаан лол, fresh mozzarella, оливын тос, за тэгээ бас гоё амтгаж базилик гэдэг урмал байдаг. Тэднийг хийж агаад маш гоё 100 шиж үзүүлнэ. Энэ дугаар дээр зөвмөрөө бас пиццаныхаа амтыг сайн ярьлаа. Одоо зөвмөрөө салаатаа хийгээд хүмүүс ерөнхийдөө пиццануудаа амсуулъя. Тэгэхээр пицца гэдэг хоол бол ерөнхийдөө нэг үнэтэй одоо тансаг хоолнд бол нэг ордгоо. Манай Монголд л айгүй үнэтэй байгаад нэг пицца ресторанаар авахд ойролцоогоор нэг 28-9 мянгаас 30 хэдэн мянган хооронд байдаг болохоор бас төдийлөн хүн болгон авч идэх гээд чаддгүй ч юм уу надад санагддаг. За ингээд ижээрээсээ би моцареллагаа аваад одоо нэг талаас нь гоё ингээд задлж энэ харж байна уу? Энэ шүү дээ нөгөө нэг гоё фреш моцарелла чинь задарж байгаа тэр хэсэг нь. Оо энэ хараа ямар гоё нягтралтай хэрэглэж орсон байна. Харж байна. Яа янз юм байна. За одоо би нөгөө нэг тоогооч хүн миний мэрэгжил одоо юу гэдэг хоол гэж явдаг учраас би шин бүтээгдэхүүнүүд бас Монголд ихээр ерөнхийдөө нэмэгдэж байна. Ялангуяа энэ фреш моцареллаг бас Монголдо үйлдвэрлэлийн чиглэлээр их хэмжээгээр одоо хүмүүс төрөхөр хийж чад бол маш баяртай байгаа. За. Тэгээ ерөнхийдөө моцареллан дээр одоо хамгийн гоё тохирох юмуд ч гоё олив ойл, оливын жимс, фреш тэр базиликны амт энэ тэр маш гоё зөгцсөн. За тэр нурагдж байгаа харж байна. Ингэж гоё байх хэрэгтэй байхгүй. Ингэж тэр гоё моцарелла наач. Утга нь байна гэсэн үг шүү дээ. Ингэж харж. Тэгээ энэ бяцлаг маань өөрөө бүтэхтэй бас их нарийн технологитой байдаг. Одоо нэг жоохон бага зэргийн мэн нэхтүүлэх дулаан одоо юу гэдэг нь халуун байлгах, хүүтэн байлгах тэр болгоныг маш сайн яаж хийж гоё юм бяцлаг болдог учраас дэлхийд өөрөөр хамгийн их хэрэглэгддэг бяцлаг байдаг. Жинхэнэ одоо нэг кальцийн баялаг гэдэг. Сүүний ч одоо хамгийн л охин байна гэсэн үг шүү дээ. За ингээд бид нар одоо дээрээс нь жоохон нэг apple vinegar гэж байдаг. За энэ бол тэр хитрхи эсгэлэн биш. Ерөөдөө гоё жимсний амт өгтгөн. Маш гоё дээрээс нь гол. За ингээд сайхан утгачин да. За энэ гот энийг тавглаад дээр нь нэг за жижигч байсан болно доо тэр тавьчих. За ингээд дээрээс нь гоё extra virgin olive oil гоё бэлтгэн дээрээс засгаад. За энэ бол маш гоё хөнгөн төрлийн илчлэг өндөртэй аюу гоё салат болж байгаа шүү. За би энийг бол ерөнхийдөө гоё чилитэй бас идэх дуртай.
Надад энэ гоё эсгэлэн чилийнүүд байна. Эсбитэн мэдээ тавьдаг. За энэ туркууд бас айгүй их материалаа энэ оливын жимс юмсыг бас маш их хүнсэндээ эргэлдэг юм л. Би нэг турк явсан чинь бас их гоё хоолтой хүмүүс байл шүү. За окей. За өнөөдөр ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлж байна. Одоо би ямар ч хэлсэн бяцлага зүсээ цөмрөө бяцлагынхаа нөгөө гоё зунгаалдаг гэж ярьдаг нөгөө эрзэн шиг чанарын цөмрөө харъя. За ингээ пиццага цөмрөө зүснэ одоо дөрүүлжлэн. За нэг тавган дээр цөмрөө тавьчих. За голоос нэг шуналтаагаар аваадах. Амсаатай. Яг нүг Италид байх та. Амар гоё. Одоо бяцлагныг яг зунгаарч байгаа эсээ танаа хард амар гоё уснаа. Оо ийм бас. Тасалтай. Яа, за боди камера унтра. Оо. Яг ингэ жайсангууд фреш массажаар ингэ дохгүй. Жайсангууд дотроо бох шиг болоод бүр ингэ жайлагмааргүй санагдана ингэ жайлаад. Яг тэгж амар гоё. Юу өндөр дуудлага юм бэ цаа.